Монголын зохиолч Дэвлийн болон Нацаг дөржийн шагналт зохиолч яруу найрагч Пернлен Нямлаваг Машид тунгалаг номноос Аавын дотоод ертөнц хайх хэрэг байхгүй хайгаа чин өөртөө бай. Үнэнд бүүш унаарай. Үнэхээр хуурмаг мөн. Хуурмгийг бүүний цаа харин үнэн тэр мөн үгүй бус мөнхийн бусад альжаалыг сэргээж боломгүй. Жанжаа хотогт орол би доржийн үзлийн дуулал судраас би авараал бахархаж авараал бардамнах дуртай. Нутаг хотол дон хүндлэгдэн өргөгдсөн эр хүний ноён нуруу шиг түшиг тулахтай. Хүн чанарын алтан элтсийг нарны цацраг мэт өөрөөсөө гэрэлтүүлж өргөн олноор хүрээлүүлж чадсан тэр эгэл боргил эрхмээс эр хүн байхын мөн чанарыг сэтгэл зүрх судасныхаа цохилт бүхнээр мэдэрч өснө гэдэг бол надад Бурханаас өгсөн агуу хишиг буян азаз авшаан билээ. Аавыгаан онож төрсөндөө аавынхыгаан онож төрсөндөө л баярлана. Өвгдийн ухаан, өв соёл, тэнгэрийг шинжих ёс тэнүүн дэлгэр тал нутгаан 10 хуруу шигээ мэддэг тэр гайхамшигт чадварт нь хархан баг наснаас итвгээ хүртэл сүслэнхэн өслөөд. Миний аавд чадахгүй зүйл гэж байдаггүй юм аа. Юу л барина түүнийгээ чаддаг. Тэрэнд нь ижим минь үнэн сэтгэлээсээ бахтай байдаг байж билээ. Ээж минь заримдаа энэ хүмүүс их сони юм аа. Яахаараа ийм хийж чаддгүй байна гэж ирээдэл намжир татан шилбэлзэж байгаа нь ааваар минь бахархаж бардаж байгаа нь тэрэ. Цагийн хатуу улирлын бэрхэх хаврын харшаанд царай зүвс нь борлож ажил малд дарагдсан нутаг усныхан дан инээдхөөр жаргал баярыг бэлэглэн үргэлж хошин хоржоонтой үг хэлэн инээлгэж явдаг аавд минь зон олнонч хайртай билээ. Ус хонхрынханд тохиосон уйгвнэг жаргал баярын алинданч хүмүүс аавын амийг л харна. Аавч энэнд нь сэтгэлийн гүнээсээ хандан зааж зурж тэг ингэгэн тэр бүгдийг харж өсөхдөө би том болоод аав шигээл хүн болно гэж бодно. Аливаад нугарч хугарахгүй эрс шийдэмгий хүнд тусрах уу цайлган хайлган хоёргүй зантай тэрл эрхэм чанаруудаар нь аавыгаан би уул шиг нөмөр нөөлөгтэй батд түшиг тулгууртай хүн гэдгийг сайн мэднэ. Энэ бол миний аавын гадаад ертөнц байсан юм билээ. Би аавыгаан юу бодож, юунд сэтгэл нь хөөрч, юунд сэтгэл нь гутарч, юунд дотуурaan өмөрч, дотогшоон уйлж, юуны өмнө зориг мохон шантарвч сэтгэлийн хатаараа даван туулж байдгийг харин мэдээгүй юм билээ. Өнгөрсөн жил цагаан сараар очиж золгохдоо аавтайгаан энэ тэрийг хүүрнэлдэж байгаад яагаад ч юм ээжийг минь мөнгөрсөн жилийн их сэрүүхэн намрын тухай тэр намрын эргэн тойрны үйл рүү яриа минь шилжсэн. Тэгэхэд л би аавынхаа дотоод ертөнцид нэвтрэх шиг болсон билээ. Аавын дотоод ертөнц ямар уудам юм бэ? ертөнцийн төмөн үйлийн тухай,
Ерөөсөө хүн яаж амьдрах тухай, эр хүний мөн чанар юу байдаг тухай, ээжийг мөнхөрсөн жил яагаад нүүгээгүй тухай, нэгэн хэмээн жиг дөнгөөр намуухан ярихт нь би өөрийн эрэхгүй ааваараа бахархаж, бас аавыгаа хачин их өрөвдөж дотогшоон мэлмэрч суусан билээ. Хүүхэд багчууд нь өсч томроод бүгд тус тусын айл болсон болохоор аав ээж хоёр маань гэртээ хоёулаа байдаг байлаа. Тэр нэгэн жил хэдийгээр хаврын сүүл сар гарч үндэс нэхэ төрж байсан ч аавынх үзүүр товогт байх өвлжөөнөөсөн арай нүүгээгүй байлаа. Тэр үеэр ээжийн бие өвдөж эмнүүлж домнуулахаар хот орон зорьсон юм. Ээжийн өвчин их ужиг байсан болохоор эмчилгээ хийлгэн эмнэлэг твтээд зуны сарыг бараг хотод өнгөрүүллээ. Энэ хооронд аав өдөөгөө гэртэл байлаа. Тэгэхдээ өвлжөөнөөсөө нүүгээгүй. Зуны сарын сүүлээр ээж маань аймагт ирлээ. Аймагт ирээд биеийг базаахгүй байсан болохоор гэрээдэн харж чадалгүй мөн л аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлв. Нэгэнт эдгэршгүй өвчтөй болсон болохоор ижээ маань өдрөөс өдөртөд орцсоор мөнх бусын зохион гуйд автан дуу дүрсэн сансар нирваны оронд бүтээсэн билээ. Тэр жилийн намар хохин ёхин салхитай их сэрүүн намар болов. Аав ганц гэрээрээ мөнөөхөл өвлжөндөн байх. Хүүхдүүд дүүнэр аавыг нүүлгэж өөрсдөө эндэргэд өөрийнхтөөгөө айл буулгах гэж их үдсэн боловч аав нүүгээгүй. Өнөөхөл өвлжөндөө ганц гэрээрээ гэртээ ганцаараа өвлжсөн юм. Дүүнэр аав одоо гэртээ ганцаараа хэцүү байна. Ингэж байхад зожиг болондоо аавыг л нүүлгэж ирмээр байна гэж өр барж арга хоргоон барлаа. Тэр болгонд аав эрс дургүйцэн. Би нүүхгүй лэгэн нэгэнтэл шийдсэн бол хэлсэн ам гаргасан шийдвэрээсээ эргэж буцаад нэлцгнаад байдгүйг нь бид бүгд мэдх юм болохоор яач ч чадахгүй хийдмэл санаа зовцоож байсан билээ. Цагаан сараар хүүхэд багчууд нь золгохоор ирсэн болохоор аав сэтгэл тэнүүн байлаа. Сар шинийн айл хэсэж нутаг хотлынхан тоогоон золгох гээд хүүхдүүд дүүнэр бүгд эзгүй. Аав бид хоёр л гэртээ хоёулахна энт хэрхнийг хүүрнэн. Ээжийнхээ хойдын буйнд зориулж өглөг өрлөгийн шүнгээр бүтээлгсэн тохой хэртэй өндөр алтан шармал майдар бурхны өмнө зулыг мандааж арц хүжийг унгутгаж наминчлан мөргөөд эргэн харвал аав маань галд аргал нэмэх гээд хазар гараан хөөдсөн байлаа. Би аваа наад нүүр амчин нийл хөө болцгож гээд альчуур норгон арчиж өглөө. Гэтэл аав маань насаараа хийгээгүй юм гэдэг хэцүү юм аа. Сайн ханийн буйнд энэ галтгоо гэдэг юмнаас хол хөндөй явсан болохоор гээд хэлсэн үгнийхэн төгсгөлийг цааш залгив. Бид хоёрын яриа нэгэн хэмээн жигдөнгөөр цааш үргэлжлэлээ. Аав хүн өнгөрөөд 49 хоногтон зуурдын сансарт байдгийг гинлээ. Тэгээд хоногоон хурааж дуусаад дараагийн төрлөн олж төрдөг юм гинлээ. Гэв бурхан шүтэн хүмүүний хойд урд нас буян нүглийн тухай өгүүлж байсан ярианы сэдвийг хазайлгаж би ааваас аав та яагаад тэр намар өвлжөнөөс нүгээг юм бэ? Өвлийн хүйтэнд ганц гэрээрээ гэртээ ганцаараа байхад чинь бид их сэтгэл зовсон шүү. Гэхэд аав энэ бууран дээр байхад ээж чинь эмчлүүлэхээр хот явсан юм. Тэгээд эргэж гэртээ ирлгүй. Бурхан болсон болохоор 49 хоногоон дуусгаж төрлийг аван явахаасаа өмнө намайг заавал нэг эргэж ирнэ гэдэгт би итгэлтэй байсан. Тэгээд эргээд ирэхэд нь нүүгээд явчихсан байвал намайг олохгүй байх гэж бодоод
Нүгээгөө маа гэлээ. Миний голоос дээш нэгэн юм огшоод явчихлаа. Мэлтрээд ирж байгаа нулимсан аяганд нь багтаан барих гэж хичээн ядаж байгаа намайг хараад аав минь эр хүн ер нь л хаттай байсан дээрдэ гээд цээжнийхэн алсаас гүн санаа алдав. Би тэгээд бодлоо. Бид чинь аавынхаа гадаад ертөнцийг л харж багтаад бардаад байсан болохоос биш дотоод ертөнцийн ингэтлэн мэдэрч байлгүй гэж. Аавынхаа дотоод ертөнцийн ихэн нинж тийм агуу гүнийг мэдрээд зовлонтой жаргалтай хорвоогийн хатуу зөөлний хувь хэмжээг энэ тэнцвүүлж чаддаг жинхэнэ Монгол эр хүний гайхамшиг тухайн зориг төвчээрийн өмнө сөхрөн биширчвлээ. Аавынхаа яагаад нүгээг үг сонсоод би яаж аав шигийн жинхэнэ Монгол эр хүн үр хүүхдүүдийнхэн гүн хүндэтгэлийг багтан хүлээсэн жинхэнэ Монгол аав болох вэ гэж өөрийнхөө дотроос өөрийгөө хэгжин ирсэн билээ. Тэгээд аав хүн гэдэг бол аливааг бусдаар заалгах биш харин заах хэмжээнд үргэлж байх ёстойг ухаарсан юм. Тэр тусмаа бүр үр хүүхдэрээ заалгана гэж хизээчгүй. Энэ бол миний аавын дотоод ертөнц бөгөөд одоо надад бүрэлдсэн миний дотоод ертөнц билээ.